За өдрийн минь манайхаа би ингээд төгжрээд явж байна. Тэг өнөөдөр би төв ороод хэд ажил амжуулах хэвээр. Тэг ер нь бол төв орох ажиллаа ер нь жоохон 7 хоногт ингээд цуглуулж хагаад нэг орохыг хичээдэг. Тэг өнөөдөр миний ажлын жагсаалтан дээр юу байгаа вэ гэхээр би хамгийн эхлээд голомт банк орж банкын талаар ярилцах хэрэгтэй байсан. Шинэ долларын данс нийлүүлэх шаардлагатай. Тэгээ тэр ажиллаа хийчээ. Тэгээ бас ажилчдаа юм цалингийн зээлийн юм хөнгөлөлтөө илүү одоо дэжгүй боломж юу байна гэд тэгээ тэрийг бас судалж агаад гоё боломж гаргаж ирээд тэрний материалуудыг бас авчиад явж байна. За одоо болохоор би Air Market айгу гоё хотын төвд шинэ салбар нээгдсэн билээ. Бүр яг улсын ихтлгүүрийн хажууд тэгээ тийшээ очиж би дараагийнхаа энэ зууны аяллаа нэг юм төлөвлөгөө гаргах гад бас аяллахын зөвлөгтөө ярих гад явж байна. Тэгээ ер нь бол одоо би аяллаа аль болох нэгэн сарын өмнө урьдчилж төлөвлөө тийзээ аваад за тэгээд бүх юмаа зэгцэлхийг хичээдэг. Одоо аялын гэдэг чинь айгүй олон юм шаарддаг шүү дээ тий. Аяллаа одоо тийз за зочид буудал виз даатгал гэл зөндөө олон юмнууд. Тэгээ тэр болгоныгоо би ингээ бүгдийн Air Market-ээр очиод ярьчаа надад бүр үнэхээр амар байд юм аа. Одоо энэ шинэ салбар нэгдсэн гэсэн яг энэ ихтлгүүрийн уртлын тэр нь болохоор визний зөвлөх үйлчлэг өгд юм байна. Надад тэр нь бүр айгүй халтайхан санагтаад одоо миний явж байгаа газар жоохон визэнд орох хэвээр мó очиод яг виз нь хэр удаан байгаа энэ төр гэд яг ингээд бодит мэдээлэл амар аахгүй. Тэгээд хэрвээ тийм бол одоо яаж сунх уу, яаж аплайдах уу гэд тэр бол нэг очиод зөвлөгөө авах гээд явж гин. Тэгээд таад очиод бас гоё танилцуулъя. Би жилдээ за бараг 3-4 удаа аялаад идэг. Дунджаар штэ заримдаа тэрнээс бага заримдаа энэс их. Сая өнгөрсөн жил жирэмсэн үедээ бол тэр жил би бараг нэг юм хоёрлаа аялсан байсан. Тэрний өмнөх жил нь илүүтэй бүр хизээ хэлээ би бүр 9 удаа 10 удаа аялсан байсан. Өөр ингээ орнууд руу яваа зарим нь ажлын зарим нь ингээ амралт ингээд тий. Тэнгууд яг ингээд нэг компани дээр нэг аяллаа зөвлөгтөө өгөө нэг юмаа ингээд явах шиг амар юм бэдгүү шүү. Тэгэхгүй ингээл фейсбүүкээр ингээл харж агаад хүмүүс бас нөгөө нэг гарч ирсэн газруудтай шууд яриад тий. Тухайн үед одоо хөнгөлөлттэй ч юм уу ингээл гой постэр хараад холбогдоод айгүйх скам дуулсан байт юм билээ. Би тэгээд аяллаа скам дуулвал ямар хэцүү стресс болоо тий. Тэр чи одоо ингээд очиод аялах гэж явж байгаа ч амар гоё ингээл сэтгэл санаатай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд очиод ингээд скам дуулаад буудалгүй хоцроо ч юм уу ингээл монгоцоо янзалж чадахгүй нислэг өөрчилж чадахгүй болчвол бүр тэр чи айгүй муухай шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол Air Market 25 жилийн туршлагатай компани. Тэгээд надад айгүй амар идэг. Уцаар яриад хамгийн юм шийдээд. Тэгээд яг юм гол юмнууд дээр бол очиод их салбар дээр уулзахад бас айгүй эвтэйхэн байдаг. За тэгээд Air Market орчоод дараа нь би хуульчтайгаа уулзна. Тэгээд өмгөөлөгчтэйгөө хуульчтайгаа уулзаад ер нь бол нэг хит хитэн зөвлөгөө авах юмнууд байна. За тэгээ бас хит хитэн ажлуудын шалгана. Нэг найзтайгаа уулзаж бэлэг өгөх байгаа. Тэгээ сая би Таиланд явж ирээд найзтай нэг бэлэг авсан байхгүй Таиландаас. Тэгээ тэр бэлгийг өгөх гээд офисоор нь орё гэж бодоод байж гин. Тэдний компани бас манай нэг ажлыг хийж өгдөг байхгүй юу. Тэгээд яг манай компаниг хариуцж авдаг охин айгүй хөөрхөн охин байдаг. Айгүй мундаг бас ажиллаа хийдэг. Тэр охинд бас би Таиландаас бэлэг авчирсан байхгүй юу. Энэ дотор ингээ гоё мейкапуд байгаа. Бас ингээд Dior амар гоё lip oil яг юм айгүй ховор өнгөн латте гэдэг өнгөн амар гоё өнгө байхгүй юу. Одоо би түрхсэн байгаа. Анзаарч байна. Нэг жоохон юм гоё. Латте шиг өнгөтэй. Ихэнх газар дууссан байт. Тэгээ сая яг Таиландын Dior байхаар нь би бас авчлаа. Тэгээд ингээд гоё нүүрний буудаг бэлгэлгээд явж гин. Тэгээд ер нь бол би чинь миний love language gift giving юм шиг байгаа юм. Нөгөө love language гэдэг юм 5 төрлөд төчлөдөн төрлөдөг үлээ. Гоё үг сонсох тий гоё ингээд хүрэх ингээд гоё cuddle хийх ч юм уу эсвэл гоё бэлэг өгөх. Янз бүр юм лээ. Миний болохоор ер нь жоохон gift giving юм шиг байна. Ер нь би хүнд амар хайртай болсон ч юм уу. За хайртай ч юу одоо миний зүгээс амар юм хайр гармаар байгаа үед би тэр хүнийг амар баярлуулах гэж бэлэг өгдөг юм шиг байгаа. Нэг анзаараад байхад. За тэгээ өнөөдөр нэг тиймэрхүү байна. Very busy day. Тэгээ айл болох ажлуудаа амжуулчаад би 4-өөс өмнө буцаад одоо гэрлүүгээ харих зүг рүү явъя гэж боддог. Тэгэхгүй бол яг 4 өнгөрөөл ирэхээр сургуулиуд тараал төгжрэлтэй болол айгүй хэцүү болчдөг. За айгүй бол хүмүүс надаас нөгөө гэр бүлээ тий ажиллаа яаж ингээд тэнцвэртэй авч явдаг вэ гэж бас асуудаг. Тэгээ миний бодлоор бол ер нь би одоо өдөр болгон гадуур гарч ажил амжуулдаг.
Тэр надад айгүй чухал болоод байгаа юм. Өдөр болгон гадуур гарч ажил амжуулахаар яадаг вэ гэхээр тал өдөр гадагшаа гарсан ч гэсэн гэртээ орж ирэхдээ ядарсан орж ирдэг байхгүй юу. Тэгээ Монголд чи ямар үлээ төвчрэлтэй тий асуудалтай. Тэр тэрэнд хүн явдал дундаа ядардаг. Гараад нэг ажил амжуулах байсан ч гэсэн явдал дундаа ядарчдаг байхгүй юу. Тэгээд ядарсан хүн гэртээ орж ирээд яадаг вэ гэхээр хүүхдүүдтэйгээ чанартай цаг өнгөрүүлж чаддгүй. Тэгээд амархыг илүүд үздэг тий. Эсвэл айгүй ядралттай цаг өнгөрүүлдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр би ажлаа ингээд бөөгнүүлж агаад яг нэг гарах үедээ амжуулдаг. Тэгээд зарим өдөр би хүүхдүүдэд аваад шууд агаарт гарчдаг. Өглөө освол тэрээс айгүй гоё. Та тэрийг туршиж үзэрээ хэрэг үзээгүй бол. Заавал агаарт гарна гэхээр амар хол тэрэлж мэрэлж бодоод ах шаардлагагүй. Ойрхон зур харсан уул руугаа л тавих заяа. Тэгэл тэнд чинь нэг гарц байвал тийшээ гараад тэгэл тэр аваараа гарлахад л амар гоё хангалттай. Тэгээд би нэрээ найзынд очиод Леятай найзынхаа хүүхдтэй бид гурав гоё снак видео хийсэн маа. Цас хайлчсан гоё дулаахан байна. За энэ хавар зогсоол олдох нөө олдохгүй нөө. Энэ хавар л зогсчмаар ах юм. Олдохгүй гоё ногоо. Энэ зогсч. Nice. За би ирчлээ. Тэгээд сая парк хийж хата бодлоо. Би ер нь айгуу дэжгүй машин барьдаг байхгүй юу? За би машин барихыг нэлээд сүүл сурсан. Гэхдээ би айгуу сайн машин барьдаг гэж өөрийгөө боддог. Тэгээд машин барьж хэрвээ сурж байгаа хүмүүс байвал намайг айгуу олон залуу хөрх охтууд үздэг учраас бас ингээд машин барих тэр нэг юм хэдийн юм хэлчихье. Машин барихад биш үү? Манай ээж надад анх хэлж ирсэн. За чи ямар ч барьдаг байсан бэ? Ямар ч үед чухал үе чи тоормлж чаддаг байх хэвээр. Бүр ингээд тултлан тоормлж чаддаг байх хэвээр. Тэгэхгүй хүмүүс ингээд одоо итгэлтэй тоормзон дээр гიშгэж чадахгүй байсараа очиж юм өрөвчдөг гэж хэлжсэн байхгүй юу. Эсвэл ингээд одоо хүн амтны аваар мавар ч юм уу те ингээд янз бүрийн юм ингээд яана гэд очисоор тоормзоо бүрэн гიშгэж чадахгүй очиж мөрөвчдөг гэд ээж хэлжсэн. Тэр надад айгуу сайн анханасаа суудсан. Тэгэхээр ямар ч үед те яг ингээд хүн юм ингээд төхөж очлоо одоо мөрөх юм зөндөг гарна шүү дээ. Тэр болгон дээр тоормзоо бүр ингээд рефлексээр амар сайн дарж чаддаг байх хэвээр шүү. Тэр айгүй чухал. Гинт явж байгаа л рандом тоормслохгүй шүү дээ. Тэгэх юм бол хойдлын машин чинь чамааг мөргөн. Гэтэ одоо ямар нэг асуудал гарлаа одоо ингээд аваар хийх гэж байгаа тохиолдолд одоо тоормзоо айгүй сайн дарж чаддаг байх чухал шүү. Тэгэхгүй ингээд шоконд орсондоо айсандаа нөгөө хөлнийх нь рефлекс нь байхгүй болоод яана гэж очиод мөрөгчдөг тохиол ер нь би айгүй мэднэ. За тэгээ парк хийж байхдаа ингээд нэгнийхэн бүксэн дээр бүр ингээд үнсгэж байгаа юм шиг очиод тавьчихсан айгу муухай бүдүүлэг байдаг. Эсвэл ингээд тий уртлын машин руугаа бүр ингээд амар шахаа зогсчих. Эсвэл хойдлын машин руугаа бүр ингээд хамран дээр нь бүр наалдаа зогсчихдээ шүү дээ. Ингээд багтчил агаал яад ингээд тэр чин бас айгу бүдүүлгээ яад гэл эргээд нөгөө машин чин гарыг гэхэр чи ямар зай үлдээгөөгүй бол тэр гарахад айгу хэцүү. Одоо маадгүй гарах чагаа чамаа шүрэгдэг ч юм уу. Тэгэхээр бас ямарч паркинг тавьсан урд хойдлын машинаасаа нэг юм тодорхой хэмжээний те маневрлаг гаргах хэмжээний зай үлдээгээрээ те паркинг байла гэд бүр ингээд очиод бүр ингээд үнсээд бүр ингээд наалдаа зогссон байдаг шүү дээ. Тэр чи айгу хэцүү байдаг шүү. Oh my god. Лин би асаач мэдгүй цагаан асаа. Яа, ийм амар сэлт юм уу? Жохон толгой модаа гарч ирэхгүй. Энэ юмныхаа доор орчиж байгаа юм шүү. За одоо ийшээ гарч ирнэ. Тийм үү? Йоо энэ бүр Ийм юм мэддэг юм шүү дээ. бол итгэдэг амлаа. Жаа цатгалан байгаа юм тий. Oh, it's just Ингээд хартаа хамрууга томор нь хийгээд ичт юм байна. I'm gonna show them that we're gonna eat this baby too. За. Hey Leah, do you want some? It's a dry candy. За идэх үү? Here, one for Leah. And we're gonna do the ASMR thing. Okay. За энэ болохоор healthy water turtles гэдэг энэ ямар хоол юу? Зүгээр протеин юм уу? Зүгээр л нэг иддэг үү. За. Baby, За. Ингээд иддэм биш үү те? Хүй. Ямар лаг амрууга шууд хийд. Загас харах уу? Ямар амар юм бэ? Grasshopper. Яг шүү дээ те. So first we're gonna start with this small, and we're gonna start with the middle, and we're gonna start the big, and we're gonna start the giant. So first we're gonna start with this mini Oreos. I got the white one. I got the pink one. Can we switch? Okay. Mom, but I'm not gonna eat one. Yes, this is yours. 9 out of 10. 9 out of 10.
Leia, what's your score? 5 out of 10? Okay. Inside doesn't taste anything. Outside tastes like chocolate. Outside tastes like chocolate. Энийг хаанаас авсан юм бэ? Санаасаа миний эмээ өгсөн. Имэн айгу гоё чихэр өгсөн байх шүү. Лээ тэнд хоол хийж ин. Лээ ямар хоол хийж байгаа үзүүлтэй миний охин. For you guys. Oh, thank you. Миний хата илүү энийг тэр чи энэ амдаа хийхэд энэ зөндөө sparkle хийн. Fireworks. Тэсэрх юм биш үү тий? За энэ болохоор Chupa Chups. Замс ч үзээ. Миний яг vlog хийдэг камерыг бүтсэн уцаараа бичиж байна. Тэгээд Камера нэвтэрсэн. Тэд микрофон авахыг мартсан. харин тийм ээ уучлаарай. Дараа бүр гоё бичлэг хийнэ заяа. Миний эвтэрсэн байна. Тэр чинийг авах байна юм дөө. За. Аян болохоор дотроо юм отон чихэртэй ирд юм биш үү? Ингээд. Лээ Sparkle хийхгүй ах юм. яг тэгж гоё тесрэхгүй байна уу? Тесрэхгүй байна. За энэ чихэр бол ууг нь ингээ хойно амир тесэрдэг юм шиг одоо хүүхдэд Oh, I'm some гэсэн юм шүү дээ. Лея, wow, Leia made some cake. Ямар гоё юм бэ нэг хартаа. Wow. The pink one is missing. Тийм ээ нэг байхгүй тий. Тэгэж энэ цэнхрийн мэдчихэв. The purple instead. Ямар гоё амттай мэлээ. Баярлалаа. За би Амттай? зүгээр яг энэ доторхын Stop. амруугаа хийгээ үзье заяа. Тийм ээ. Им тесрэх юм уу? Тийм sparkle What's биш. his name, Mom? Зүгээр л юм гашуун юм. In needing you. Arms. In needing you. За. Joker. Speaking Joker. 12 out of 10. Оо. Тэгэхээр чам бүр үнэхээр таалагдсан гэсэн үг юу? Тэгэхээр тесэрдгүүр ч гэсэн яг энэ гашуун амт нь бас гоё юм шиг. Модон чихрээ ингээ дүрээд ид. Модон чихрээ дүрд юм байна. Ер нь одооны үеийн хүүхдүүд юм гашуун чихрээ аюу дуртай гашуун. We're gonna try this cracker made out of the potato. 아까 이미 없었네. За. Leia түнс идэхгүй. So Leia easy. яасгаа чипс шиг гэхдээ бисквит шиг юм шиг тийм. За энэ болохоор ийм юм байна. Leia нөө дүүн төрснөөс хойш ямар их би болж байгаа. За амсч үзье. Айгу олон ширхтэй байна. Паста юм шиг. Оо. Ямар гоё юм бэ? Leia гоё спагетти хийсэн байна манайхаа. Wow. I'm gonna give this out of 10 out of 10. Okay. Leia спагеттиг амсъя. Оо. Спагетти нэг бүхэл спагетти болчихчих. Гоё амттай байна. This is 10 out of 10. Gee, you both again. Ананас амар амттай байна. This is 10 out of 10 for me too. the ball. За. Let's try this one. I'm at that. Bye bye. Тайлбар яа. Come back later. Ийм lollipops нутдаг. Ийм necklace ирдэг. Тэр ийм lollipop ирдэг юм байна. Ийм lollipop нутдаг. Оо. Энэ ямар хөрх юм. Энийг бас анаа авчирсан уу? Энэ нэг инстаграм идээд ирээд ийм снап видео хийн ингээд тэр цогоогоор гой гой авчих хэлсэн юм. Энэ bracelet шиг юм. Ямар том юм бэ? Оо энэ дотор бүр зөндөө юм байна хартаа. Энэ дотор layer bracelet. Энэ хартаа ер нь хүүхдэд бэлэг өгч байгаа бол энэ чих айгу хөөрхөн юм байна. Ингээд цүнхшил заяа. Тэгээд дотор нь ийм олон юмнуудтай. Тэгэхээр бас чихрээ идэнгээ. Аа чи иддэг юм уу? Аха. Энэ clockwise энэ бүр амар хатуу байна. Энэ амар хатуу юм. Хатуу байна уу? Ланаа. Энэ байна комо. Хартаалаа яа. Энэ bracelet чи чихэр. Болцсон уу? Зээлэж юм чи та. Болцсон юм уу? За, аль
Ялаа би үзье. Хатаг байд. Тийм ээ тий. Би хаач чадахгүй наа яаж? Энэ араагаараа хойдлороо. Ингийн үдээд байгаа. How about we share? Нэг сүртэй амт бол байхгүй. Гэтэ идээд үзсэн тий. Биний гидийгээ. Энийг санаж байна уу? Биний гидийгээ. Болно шүү дээ миний хоо. За оноогоо өгөр энэ чихэрнэ. Энэ бахан энэ Barbie тай. 11 out of 10. Okay. Start. Ini nomor yang satu. Wow. Ini kasi wow. Bini anggap bisa. Хашаагүй кастард байна. Одоо миний би тайхавчих. Оо энэ пай шиг ирээд байна. Би цаавал нөө снап видео хийх гэж байгаа болохоор жоохон хөрхөнүүд авчих гэсэн чи бас. Энэ одоо Хичээсэн битэгдэж байна. энэ жаам гэдэг юм. Бүрөө. Аагүй. Чихлэг амттай маань Жон жимсэрхүү. Тэгээ барай нарантай амтанд дуртай хүмүүс бол бас хөрх. Texture one out of 10. The outside, inside was 10 out of 10. 9 out of 10. Яг юм жоохон texture гадаргуу нэг таалагддаг юм байна тий. Тэгээ доторх нь бол гоё амттай гэж байна. За тийм ингээд манай snack видео үзсэн баярлалаа манайхаа. Тэгээд оролцсон Эмада баярлалаа. Оролцсон Леяда баярлалаа. Bye bye. Bye bye. За шинэ шалчуу влог тавтаа морил. За өнөөдөр би ингээд амар гоё уулан дээр гоё салхилаа байж гэн. Тэгээд өмнөх шалчуу влогод Пукеттэй жаа шууд ингээд шинэ шалчуу влог уулан дээр цастаад ингээд сууж байгаа Монголтой ирсэн. Монголтой ирэл хамгийн түрүүнд хиймээр исэн юм яагаад ч юм уулан гарах. Угаасаа Монголын байгалыг нэлээд сонсон байсан. Тэгээд би өмнөх шалчуу влогууд төр хэлжсэн энэ жил нэг зорилго тавьсан байгаа. Тэгээд тэр нь болохоор аль бол хүүхдүүдтэйгээ цагийг агаарт өнгөрүүлэх. Ер нь ингээд өдөр болгон гадаа гарч хүүхдүүдтэйгээ ингээд цагийг гадаа бас өнгөрүүлэхийг зорж байгаа байхгүй. Тэгээ яг тэр зорилгоо биелүүлэхэд бүр ингээд Монгол ирээл ер нь яар дулаарсан байна уу? Тэгээ цастай байна уу? Халтаргаатай байна уу? Мөс нь хайлж гинөө яаж ин хамаагүй. Төвчөртэй байна уу? Шороотой байна уу? Хамаагүй ингээд ер нь хүүхдүүд аваад уулна галаа. Ер нь бол яг хаврын улирал чинь бас айгүй тийм жоохон зөксөхгүй илэрлэгдэн штэ яг юм дундын тээж хүн салхитай эсвэл нэлээд шороо шуурж мураал гэсэн мөртлөө би бол хүүхдүүдэд ингээд бүх цагаагаар маш гоё цагаагаар тэгээ all weather is great weather гэдэг тэрийг аль болох ойлгуулахыг хичээж байгаа. Одоо ингээд манай хүүхдүүд тэр доор тоглож байна. Тэгээ 4-7 хоног гарахад нэлийн хүүтэн байсан юм. Айгу хүүтэн салхитай. Чи энэ 7 хоногоос гэсэн чинь ингээд цас нь хайлаад нэлийн алтаргаатай болсон байна. Гэтэ зүгээр ер нь бол одоо ингээд бороо оронгууд ингээд гуниглал тэгээ цас орвол ингээд гуниглал тэгэл заавал ингээд нартай юм байжж ад шаргалтай байна гэж юм хэцүүлчих жоохгүй тийм жилийн 365 өдөр яг бүр ингээд төгс цаг агаарт өдөр айгу ховор штэ тий. Тэгээ тэгэхэр ч айгу хэцүү. Хоёрт яг юм төгс цаг агаарыг хүлээгээд төгс цаг агаар байж ижил тий гадаа гоё байж ижил ингээд гарна салхин гарна ингэн ингээд хичвэл бас ингээд гарч болох өдрүүд айгүй ховор болчих жоо. Тэгэхээр ерөөсөө л ямар цаг агаарсан бороотой байна уу, шороотой байна уу, нартай байна уу, цастай байна уу гарыг гэдэг тийм ойлголтыг хүүхдүүдэд өгч гээд юу нь бол би хичээж байгаа. Тэгээ бороо орсон ч гэсэн яа гэв тий бороотой байсан ч гэсэн тэгэл гой нороол явчих зүгээр шүү дээ. Бороо яавал шүү дээ. Тэгээд би өмнө ер нь миний ууланд гарч ирсэн хамгийн гой өдрүүдийн нэг гэх юм бол сурагч нартайгаа ариун академийн сурагч нартай ууланд гарч хахад ингээд бүр ингээд шал бороо ороод тэр бол миний бүр хамгийн гоё уулан гаралт нэг байсан байхгүй. Яг ууланд алхах явж бороо орох үнэхээр гоё юм байлаа. Ингээд борооны одоо бороо ингээд хөрс рүү шингээд тэгээ хөрснөөс нь бүр ингээд нөгөө нэг амар гоё өнөртэй чиг өнөртэй манай охин ингээд нөгөө нэг гадаа тоглож явахдаа одоо байрныхан гадаа гараад тоглохоор бас жоохон уйдах гэдэг байхгүй ингээд одоо заавал хүүхдүүд байвал амар тоглолт хүүхдүүд байхгүй бол уусаа уйддаг тий. Тэгээ уйдаал нэг юм нэг цаг чулууг үйж орой ч гэдэм үү ингээд эхэлдэг. Тэнгууд ингээд байгальд ингээд тоглосон чинь одоо ой модон дотор ороод тоглонгууд хүүхэд ерөөсөө уйддаггүй заяа. Гэртээ харин марий гэж тэгдэггүй ингээд угаасаа алхаад ингээд явах болгонд үзэж харах юм гараад ирж байгаа байхгүй. Ингээд тэгээ борхоцоо унтсан ч юм уу мөвчөр унтсан ч юм уу эсвэл нэг сонирхолтой мод ч юм уу эсвэл одоо энэ ингээд юм шууны үүр
мөрмөв ч юм уу тийм. Тэгэл тэр болгоныг хараад ингээ хүүхд ингээл амар хөөрхөн ингээд өөрийнх нь нэг юм сониуч зам ингээ байгальд ингээд naturally тий цаанаасаа юм гоё хөдөлдөг. Ямар нэг юм одоо хиймэл юм өөрийг сатааруулах юм ба шаардлагагүй. Байгаль өөрөө хүүхдийг үнэхээр гоё сатааруулдаг гоё газар байна. Тэгээ ингээ хамаагүй тайван. Тэгээ миний бас нэг юм бодож байгаа юм болохоор би ч одоо ингээд хүүхдүүдэд гаргасан тий энэ хүүхдүүдийг би өөрөө л гаргасан шүү дээ тий би өөрөө л ингэж юусан болол өөрөө л энэ хүүхдүүдийг гаргаад энэ хүүхдүүдийг ингээ хорвоо ертөст ингээ амьдруулж байгаа. Тэр би ингээ ялрах ёсгүй. Би хүүхдүүдэд ингээ төгшөөх ёсгүй. Энэ хүүхдүүд чинь ингээд надад нэг юм илүү ажил ч юм уу тий нэг юм биш байхгүй юу энэ хүүхдүүдийг би өөрөө авчирсан учраас би энэ хүүхдүүдийг хамгийн сайхнаар нь амьдруулах нь миний бүр юм одоо үүрэг хариуцлага гэх юм уу. Тэгээд одоо би чамаа юм хэлээд нэг юм ялрахаад ахгүй. Угаасаа л би ингэх хэвээр угаасаа л би энэ хүүхдүүдийг ингээд төрүүлээд хүн болгоод энэ дэлхийд авчирсан юм чинь би энэ хүүхдүүдийг тий сайн сайхны төлөө одоо зүгээр нэг ингээд махан биеийг хооллол тий ингээд унтуулаад анхдагч ихцээ хангахаас гадна энэ хүүхдүүдийн сэтгэл зүйн бас гоё тайван байлгах тий сэтгэл зүй дээр нь анхаарах гоё язрахалтай бага насыг бэлгэлэх энэ чинь миний нэг юм хийх нэмэлт юмнууд биш. Миний одоо үндсэн зорилго, үндсэн үүрэг хариуцлага гэж би бол хардаг. Тийм учраас одоо хүүхдүүд аль болох одоо гоё бага насыг бэлгэлэх гэж байна. Тэр миний хүүхдүүд аз жаргалтай бага насыг өнгөрүүлэх юм бол одоо happy childhoodтэй байх юм бол тэр чинь ингээд тэр хүүхдүүд ингээд сэтгэлээр нь маш гоё дүүрэгдэг зүйл байгаа байхгүй. Тэгээд том болоод надтай надгүй хүүхдүүд маань өөрсдөө тэр гоё дүүргсэн сэтгэлээрээ өөрсдийнхөө аз жаргалыг тэндээсээ олно тий. Өөрийнхөө хэн бэ гэдгийг олж чадна. Амьдрал бэрхшээл гарч ирэхэд тэрийг даван туулах хүчтэй байна тий. Амьдралд ингээ зөндөө олон сонголтууд гарч ирэхэд тэндээс ингээ зөв сонголтыг хийгээд явах тэр хүч энтрийг нь яг юм аз жаргалтай, доктортой, эрүүл, бага нас гэдэг чинь тэр болгонд нөлөөлдөг маш чухал зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо ингээд ажилдаа завгүй ээж тий, бизнестэй зөндөө олон юмтай. Гэтэ тэрний хажуугаар би ялрахгүй чатгаараа энэ бүгдийг ингээд амжуулахыг хичээдэг. Яагаад гэвэл энэ чинь миний үндсэн зорилго. Тэгээ эргээд энэ өнөөдөртөө нэг амар давуу тал мэдрэхгүй ч гэсэн эргээд олон жилийн дараа маш их давуу тал мэдрэгдэн гэж би бол боддог. Тэгээ ганц ингэ байгаль гарах чтэй зөндөө л өөрийн байгаа. Тэгээд яг та хэд бас намайг үздэг хүмүүс нөгөө нэг motherhood content тэгээ яг юм ээж байх талаар миний хүүхдүүд эрхээ яаж өсгөж байгаа талаар сайн сонирхдаг учраас талаараас өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодлоо. За гоё салхилчихлаа. За тэгээ уулын гарахыг сонирхож байгаа бол gear гэх юм бол иймэрхүү нэг уулын өмд айгүй амар юм бэлээ. Ус нэвтрэхгүй тий шороо мороо наалдаад морсон ч амархан хатдаг. Тэгээд ийм уулын гутал надад бол энэ уулын гутал бүр аль дээрээс байсан. Тэгээд шороо мороо болсон ч тэр тий норсон ч тэр амархан хатдаг. Доороо юм жоохон барьцтай хатахгүй. Ер нь уулын гуталтай байхад л бусдын зүгээр дээ. Тэгээд бусдын таад үнэхээр цуглуулмаар байгаа бол явандаа цуглуулахгүй. Тэгэхгүй заавал нэг юм тимтэй болж иж гарнаа ч юм уу. Тэг ингэж ингэнэ гэдэг ах тийм бол байхгүй шүү манайхаа. Тэгээ уулан дээр гарахын нэг юм хардаа амар бартаатай гайз. Тэгэхээр чи хүүхдийн бас нөгөө нэг хөлний хөгжил, номын хөгжил, булчингийн хөгжилд аягүй сайн. Хотод бол дандаа цементэн дээр дандаа ингээд одоо тэгшгэн талбай дээр алхасаар агаад ерөөсөө нарийн булчингууд хөгждөггүй байхгүй. Тэгэхээр байгальд ингээд гарахаар ууланд гарахаар тий одоо тэнцвэрээ барина, бартаа саад туулна. Тэр болгон дээр дардыг ингээд тэнцвэрээ бариад аягүй олон чадрууд нь давхар хөгжиж байгаа байхгүй юу. Ялангуяа хөлний нарийн булчингууд. Тэгээ. А тийм үү? Энд найзтай болсон гинэ манайхан. Ваа! Миний охин ч уул руу бүр асуудалгүй гардаг болчихтэй. Ээжээ шүү. За ингээ өнөөдөр Лиа хоёр Лиагийн эгч Амагийн дэрж тоглож байгаа байхгүй юу? Энэ хоёр гоё YouTube бичлэгэнд орё гинэ. Тэгээд одоо бид нар ийм юм онгойлд үзсэн. Ийм юм онгойлд үзсэн чинь дотроос нь зөндөө олон юм гарч ирж байна. Тийм аа? Aha. Is it a big cheese here? It goes here. Okay. We need water. Okay. I want to spit. Here. Oh my god, this is pouring a lot of things. Okay, and next we'll need some water. Like where? I want to do it. It's not mixed enough, Leah. I want to do it by myself. Leah, there's not enough water, Leah. Yeah, see, there's not enough water. Sorry, Leah. Oh,
I have too much water. За ингээл энэ хоёр хийчих юм шүү. Okay, now mix it with this. I'm not trying to tickle you. I'm not trying to tickle you. This is so much fun, right? Mm-hmm. Done. Not done. Give me a thanks. What are you gonna do? Go eat it, yeah, okay? Why? Like you eating it? Because I'm checking if it's healthy. So we're making a jelly. Carefully, yeah. Close your eyes, close your eyes. I might bump you. Okay, I just need to cut this off and just pour water in that. Эма бүгдийг нэгтгэн юм тэр нэг баны бүрөөр I don't want to mix it. Ингээд энэ уулнаас нь зөндөө олон юм гарч irсэн байна. I want to mix it for you. Энэ гарч ирсэн. I want to Энэ mix гарч it. ирсэн. I want to. I'm a helper. Are you supposed to mix them? No? Mom, Zaurын. when you sleeping, I have Nana mix the I have Nana mix the egg. Is it done yet? I guess it's done. Now you should leave it before it dries. Oh my god, it became so small. Do you smell it? Smells like lemon. I mean melon. Good job, Leah. Can I mix it? Oh, okay. I like the smell. Hello, my name is Emma. I'm Leah's sister. I'm Heather. How old are you, Leah? 4. I thought she was 5. She's turning 5 in September. If I'm her sister, why would I don't know her birthday? Now we're gonna pour this chocolate in. I think you have to put it right here. Chop, 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 chop. Do you wanna smell it? Maybe spill. No, you're gonna make a mess. Yeah, I know. And then we're gonna pour this in. I think it's done. Oh, this is dirty water. Okay. We're gonna pour this in. Not that much. Hey. Hey, is it done? Oh no. You have to keep mixing it, I guess. Next one. I'm gonna eat it back. Okay, fine. Oh no, I made a mistake. I think it's done. Okay, it's done. If it's done, help me. What are you gonna do to his cookie? Leah thought that this is for a cake, but this is actually for the things to go up. So I'm making the mini strawberries like Leah. Let's get this dry now. No. It's too much water. Don't show people like that. Next, we're gonna add orange. I'm so strong. I'm gonna pour this in. But I want to do this one. What? This one? Maybe it's the cheetah. We're not gonna do that yet, okay? Hey! Cause that's the rule. Mom, Mom, can you please? Oh, it's just for the toppings, but not yet, okay? Please. Not yet, Leah. Please. Leah, you're making me angry. Look at this, Leah. It's mixed up. Wow. So look. Look at me. Up orange. Wow, we cannot show it to you. Oh, that's good. Wait. Like no. You. Stop it, Mr. Bro. Чи одоо Эмма ямар асуудал гарснаа үзэх. Yeah. She shouldn't. When you have to cut this side, and she poured it already here. Энэ байгаад болох юм шүү And дээ. then you have to cut it here. Okay, that's fine. We'll do that. Буцаагаад хийчих тэгвэл. Okay, тэгэхээр штэ манайхаа. Одоо энэ дотор байсан юм нь ус хийгээд гоё ингээд чимгэлдэг юм болох юм байна. Тэ Лея? I can run 12 down. Үгүй. За манай ихтэй хоёр жоохон муудалцаад одоо Би муудлаагүй штэ. муудалцах гэдэг нь тэ одоо What did I do your do? own vlog. What did I do? Cry more. What did I do? You let me cry. За тэгэхээр яг одоо би өчтөө хоёр жоохон
асуудал үүсч эхэлж байна. Манайхаа одоо юу болцоохыг харцгаа хэдүүлээ. Би юу хийсэн? Мэдгүй одоо юу хийсэн ч очоод асуу. За энэ айгүй ажиллагаатай чихэр юм байна. Ер нь энийг хүүхдүүдэд авч өгөхгүй байх зөвлөж. Ээж аав нь ойлгох гэж боо юм болт юм байна. За тэгтээ одоо хичээнэ хэдүүлээ албан гарна. За та хоёр одоо зүгээр хоорондоо. I'm not the friend. Хөрхөн хоёр минь. За үргэлжлүүлцгээе тийм ээ. За fresh start гэх юм уу? За нэг тэрч. Нэг fresh тэрэл fresh start штэ. За fresh start хийчих Эмма. Тэрээ. За бүгдээрээ group hug. Group hug. You look so angry. За ингээд Still angry. тийм үү. Зэлээ ингээ нэг хийж ийн дотор нэг сэчих заяа. Яа энэ тэгтээ арай юу хүүхдийн чихэр өжиж ийм их заавартай. Ер нь бити аваарай. За энэ одоо чихрээ ингээд хийж идэхээс өмнө зөндөө их асуудал үүсэж байна. We need water. За чод бар шинжлэх ухааны нэг эксперимент том маш тий. Ууг нь Монголоор зааврыг тавьж тэгтээ бүр ингээд амар жижигхэн бүр тэгээд өсгнүүд нь бүр ингээд сарнцсан заяа хэвлэгтэй сарнцсан. Hey, I need to. Mommy, get my own plate, okay? It's Одоо mine. ийшээ ус хийх юм байна миний хоо. It's my own plate. За одоо ийшээ нэг ус хийгээд хэлбэж байна. Гоё амттай нөө. Чи амттай хэлээч ямар вэ? Guys, 10 out of 10. Oh, 10 out of 10. Okay. Leah, I put some water in here. You can mix it. Can I borrow your spoon to mix it? Thank you. За. За зүгээр хэдүүлээ ардан гацгаана. Тийм ээ Leah? Чадантай. Тийм ээ Emma? I feel coming on. Одоо ингээ ямар нэг юм хийж яхад ингээ хүүхд чи хоорондоо тоглож байхдаа ингээ problems come up тий хоорондоо муудалцж болно юм нь болохгүй гэж болно. Гэтэ take a deep breath. Тийм ээ Mom, Leah? but how people's gonna see our YouTube? Because I'll upload it later to my channel. Тэгээд take a deep breath. Ингээ group hug хийгээд let's start fresh гэдэг байхгүй. Бүгдийг гоо шинээр эхлэгээд тэгээд л ууран дахгүй болчихдог байхгүй. Ойлгосноо? Окей. Заяа. За. Амийн нэцтэй нэг л бичээд дээрсэн заяа. Бичэн хаана? Mama, get the plate. Look. Той бичээний нийцсэн юм шүү дээ. Beautiful. Нөгөө нэг бичэн. In Darvish there. Хайрцагнаас нэг гэн л юм бичэн гарч ирсэн тий. Тэгээд зүйл баахан ийм олон юмнууд. Тэгэхээр одоо яах But has to be a lot, right? харин тийм. Guys, look. This is the viral candy. Hey! I want some. Viral candy харуулж хэлээд. За энэ болохоор navel orange cake тийм үү? Амсаж үзье хэлээ. Guys, it like хийх үү? there's wrapped up with paper, but it's eatable. Тийм үү? The paper's eatable. I'll open one for Leah. Yeah. It's okay. Тэгээд гүс. Okay. Адмаа юм гялгар утсан байна. It's a fist. Идэж болно. Яг юм жимстэй цэлцэгнүүр шиг юм байна. Tastes like flour. You want some? It's good. It's good. I'll eat it. You want to eat it? Oh. There's a paper left here. За энийг болохоор ингээ холцоо. Одоо энэ авах ёстой хаа. За одоо яах юм? Энэ jelly болсон байна. Ногоон нуу. Then how about the yellow one? Not yet? Oh yeah. Cause it's Жохон хүлээх хэрэгтэй юм уу тий? Yo, энэ ямар ятраад юм. Hold this. And then hey, you have to put this in the microwave. This one. Эний microwave дээр хийх ёстой. Ажил юм ийм байх хэрэгтэй. Ийм ногоон байх хэрэгтэйсэн чинь I really forgot. Hi guys, this is part 2. And we're going to be putting this cream on the cake. Okay, now let's eat. Tarakimasu! Break it into half. I'm gonna eat this half, okay? яруудаа л усахгүй. Hey, Tata. Оо болцсон байж тээ нөгөөдөг чи. Now I'm gonna eat the brownie. Yeah. Bakery kit. Yeah, do you want some brownie? Одоо л ойлголоо. You just want brownie. Next, we're gonna try this jelly. Maybe has some jelly.
Okay. It's wet because of the cream. Ямар вэ? Good. 10 out of 10. And this one is the cake. And I want to eat the orange. So yummy.